шууд утгаараа одоо бизнесүүд рүү хөрөнгө оруулаад орно гэдэг чинь өөрөө бас өөрөө ажилталтаа авах. Гэтэ боломжтой дээр өсдгийг бууруулах бүхэл болцоонуудыг бид нар ингээд хийж л байна. А яагаад заавал энийг бас ингээ хийх гээд байгаа вэ гэхээр өмнө нь л одоо чи яг л засгийн газрынхаа тусгай сангаараа хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөр Монголд ч одоо хизээнээс хэлж хэрэгжсэн байна. Зөндөө олон жил 30 жил боллоо. Тэглээ. Одоо жидүүн хөгжөөд томроод том болвол одоо болох хугацаа өнгөрлөө. Гэтэл зүгээр статистик гарахаар Монгол улсын бизнес регистрт бүртгэлтэй нэг 90 гаруй мянга аж ахуй нэгж нийтвхтэй үйл ажиллагаа явуулдаг тоон тайлбар өгдөг. Тэдний чи бараг 60 орчим мянган өөрөө жидүү шүү дээ. Өөрөөр хэлбэл жилийн 2.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалттай орлоготой 200-аас доош ажилтнтай л аж ахуй нэгжүүд байж байна. Тэгээ энэ дэр маань өөрөө улсынхаа эдийн засагт ингэж их аж ахуй нэгжүүдийн дийлэнх байна. Бараг эн чинь ажиллах хүч нь бараг 900 мянган ажиллах хүчин энд ажиллаж байгаа гэж ярьдаг шүү. Уг нь бол маш том ингээд эдийн засгийг авч явж байгаа юм шиг боловч үнэхээр эдгээр маань орлого олоод халаад байна уу гэдэг яг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүнээ 5%-ийг л яг тааж байгаа байхгүй. Маш их чадваргүй байгаа нь эндээс л харагдаж байгаа.